За та бүхэндээ хүний аюулгүй байдлын талаар товч мэдээлэл хүргье. Хүний аюулгүй байдлын гол чиглэлүүд. Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, улс төрийн аюулгүй байдал гэж долоо эхлэгээ. Аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Нийгэм ус, хууль дүрм журмыг сахих, онцгой байдлын үед тусламж авах өгөх, байгаль орчноо хайрлан хамгаалах. Хувь хүн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахих, анхаарал болгоомжтой байх, эрсдлээс сэргийлэх, онцгой байдал бэлтгэлтэй байх. Гэр бүл гэртээ аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдэд аюулгүй байдлын талаар заах, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулах. Хүний аюулгүй байдал хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, аж амьдралын баталгаатай байдлыг хамгаалж, аливаа аюул эрсдлээс сэргийлэх цогц ойлголт юм а. Энэ нь зөвхөн цэрэг, улс төрийн аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй. Хүн амын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний хүртээмж, хувь хүний эрхийг бүхэлд нь хамардаг.